Ард иргэдийн эрүүл мэнд гэдэг улс орны хамгийн чухал зүйлүүдийн нэг байдаг үлээ. Иймдээ ч манай улсад олон мянган эмч сувилагч нар ажиллаж хөдөлмөрлөдөг. Хүн ардынхаа эрүүл энхийн манад өдөр шөнөг ялгалгүйгээр нойр хоолой умартан зүтгэдэг, цагаан халааттай алтан гарт эмч сувилагч нарын төлөөлүүлсэн нэгэн хүчирхэг эмэгтэй манай энэ удаагийн хүчирхэг эмэгтэйчүүд нэвтрүүлэгт өргөдлөө. Энэ хүн бол улсын нэгдсэн төв эмнэлгийн сувилахуун албыг 22 жил удирдсан Батсингээгийн төмөрч өдөр юм. Өөрхангай аймгийн 12 хотод төрсөн. Тэгээд Өөрхангай аймгийн 12 хотын 1-р 10 жил, 2-р 10 жил хоёр сургууль байдаг. 1-р 10 жилийн сургуулийн 10-р ангийг төгсөөд тэгээд тэрний дараа анагаахын сургуульд орсон байгаа. За анагаахын сургуульд төгсөөд Өөрхангай аймгийн хүүхдийн больниц гэж байсан тэр үед хүүхдийн больницын эрчим тэмцлэгээний тасагт ажиллаад за үргэлжлээд шинжлэх ухааны технологийн их сургуулиас төрийн удирдлагаар төгссөн. Анагаахын шинжлэх ухааны их сургууль болсон байгаа. Одоо эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль гэж яахад нь болоод тэр сургуулийн бакалаврын ангиар төгссөн. Тэгээд цаашдаа үргэлжлээд суралцаад ажиллаад ингэж байна. Улаанбаатар зочдлын хойдолд тэнд ч анагаахын дунд сургууль гэж байсан. Тэгээд яг сувилагчийн сургууль гэж тэр 3-р эмнэлгийн хойдолд анхлан шинээр нэгтгэхэд нь анхны одоо эсгэж болж орж ирлээ доо. Тэгээд ер нь бол сувилагын мэргэжлийг сонгосон доо тэгэхээр одоо баталтай итгэл зүтгэлтэй ер нь энэ сувилагын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд би ерөөсөн улс оронд бол хувь нэмрээ оруулах ёстой хүн юм аа. Тэгэхэд бол хүн өөрөө хөгжиж, өөрийгөө боловсруулж, хүн өөрөө хөгжиж, бусдыг хөгжүүлнэ, өөрөө хөгжиж, тухайн ажил үйлчлэгээ сайхан явна. Өөрөө одоо хүн чанартай, өөрөө өнгөлөг өөдтэй байж, бусдад үлгэр дуурайл болно гэж би бодож явдсан шүү дээ. 1967 онд Өөрхангай аймгийн 12 хотод төрж өссөн тэрээр 1985 онд 10 жилийн сургуулиа төгсөж аав ээжийнхээ зөвлөснөөр эмнэлгийн мэргэжлийг сонгожээ. Ингээд тэрээр Улаанбаатар хотын сувилахуун сургуулийг төгсөж сувилагч гэх эрхэм мэргэжлийн эзэн болжээ. Сургуулиа төгсөөд төрлөг Өөрхангай аймгийнхаа хүүхдийн больницын эрчим тэмчилгээний сувилагчаар ажилд орсноор түүний ажлын гараа эхэлж байжээ. Эрүүл мэндийн чиглэлээр ер нь анагаахын сургуулийг сонгоход манай аав ээж хоёр маань надад ерөнхий чиглэлийг өгсөн. Ер нь бол гэр бүл дотор эмнэлгийн чиглэлийн хүн байх ёстой. Нэгэн ч гэсэн одоо эмнэлгийн чиглэлээр явах хэрэгтэй. Эрүүл мэндийн чиглэлээр эрүүл мэндийн салбарт ажиллаад явхад хүмүүс энэрэнгүй хүнд тус болох одоо бурхны үйл юм аа. Энэрэнгүй үйл учраас нэгэн ч гэсэн одоо энэ мэргэжлэр суралцаач гэж аав ээж маань санал тавьсан. Нэг үндсэн дээр энэ анагаахын сургуулийг сонгоод суралцаад ингээ идэвхтэй одоо 30 орчим жил эрүүл мэндийн системд ажиллаж байна. Тэгээд нөгөө конкурс болдог ус тэр үед чинь тий. Тэгээд тэр үед конкурст ороод уралдаан шалгалтанд нөгөө 3 шалгалт авдаг байсан. Тэгээд нэг шалгалтын дээр нь би чинь анагаах ухааны дээд сургуульд байгаа шалгалт гэхгүй юу. Тэгсэн чинь яг тэр 3 шалгалтын хамгийн сүүлийн оноо 10 оноо авах байсан чинь би 9 оноо аваад тэгээд 0.4 оноогоор бусд нэг урд шалгалтуудын хэлбэртэйгээ нийлээ 0.4 оноогоор яг 3 дугаар анагаахын сургуулийг таслуулж байлаа. Тэр одоо тэгээ амьдралд мартагддгүй. Тэгээд одоо тийм ч учраас ер нь бол би энэ анагаахын эрүүл мэндийн системийг орилтонд хүртэл би явах хэрэгтэй гэсэн зорилго тавиад одоо докторт сурч байгаа. Доктор болноо. Би 1987 онд сургуулиуд төгсөж ирсэн. Тэгээд тэр үед чинь томилолтоор эрүүл мэндийн газрын томилгоогоор Өөрхангай аймагт эндээс эрүүл мэндийн яамнаас томилолт өгөөд Өөрхангай аймгийн хүүхдийн больницад очно гэж. Тухайн үед бол хүмүүс би тэнд очно гэж дураараа цагийн дууйлаа хаана томилсон тэнд нь очдог байлаа. Тэгээд төрсөн нутаг, унарын нутаг, өсөж таринсан нутаг болохоор Өөрхангай аймагт очиод ажилласан. Тэнд бол хүүхдийн больниц гээд 100 гаруй ажилтнтай тийм сайхан том больниц байлаа. Тэнд эрчим тэмчилгээний сувилагчаар ажиллаж ийлаа. Тэгээд эрчим тэмчилгээний сувилагчаар ажиллахад бол үнэхээр шин төгсөөд очиход бол хүн болго юм болгоно мэддэггүй. Ер нь нэг жил ажиллахад бол үнэхээр сайн болд юм билээ. Юу ч чаддаг. Одоо жишээлбэл нарай хүүхдийн жижигхэн нарай хүүхдээ ч одоо 28 хоногтой хүүхд байгаа шүү дээ. Нарай хүүхдийн чигчийн хурууны энэ судсанд нь гэхэлтэй одоо шингэнийг хийдэг. Дандаа энэ хуруунуудаар би шингэнүүдийг хийдэг. Тийм байлаа. Ярихад шин сонь. За эгч нар аягүй их туслан заримдаа эгч нар наастаашаа сургалтанд явсан тэгэхээр нарийн тасгийнх нь эгч нарт бас орж энэ тарай хийж байж өгөх шинэ эмч нартаа ер нь бол ингэдэж шүүгээд бас олон жил ажиллаад ирэхээр бас нэг санаагаа хилдэг. Ийм болж исэн. Хууийн хамт олон бол ахмадууд их сайхан хөгтөж авдаг байсан байна. Шинэ залуу хүүхдүүдээ халамжлан хүмүүжүүлж дааж аваад сургадаг. Тэр үеийг сайхан байсан. Тэгээд тухайд чинь би нэлээд олон ахмадуудтай цуг ажилладаг байлаа. Одоо ахмад хүмүүсээс манай Донцсран гэдэг
донцлогч маань байна. Отгон чимэг гэдэг манай өөрхөн гамгийн бүсгүйн онцлогын эмчилгээний төвийн энэ зүйн албаны одоо мэрэгчлэлтэн байна. Донтлагч маань усаар хүний нөөцийг сая хүндэт бүртээ гарсан. За Цэндон гэдэг одоо 24 дэх сургуулийн эмч хийж байгаа. Энэ хүмүүс нь олон 10 цэрэн гаваа, ямс сүрэн гэл ахмадуудтай цуг уралдаж, суралцаж, хөгжиж баясаж явж илаа. Батцэнгийн төмөрч өдөр нь 1994 оноос Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлгийн бүсийн оншилгоо эмчилгээний төвийн удирдлагын багт ерөнхий совилогчаас эхлээд совилхун албаны дарга, совилгаа эрхэлсэн орлогч даргын албыг хашиж, хөдөө орон нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулахад ихээхэн хувь нэмэр оруулсан хөдөлмөрч эмэгтэй юм. Өвөрхангай аймагт ажиллаж байхдаа би 1994 оноос энэ совилгын албаны ажлыг ажилласан. Анх 1994 онд томилогдоход болоод одоо албаны даргын ажлыг хийхгүй эрчим дэмжлэгээндээ ажиллана гэж хүүхдж байж тэгдэг байлаа. Тэгээд тухайн үед бол намайг одоо тухайн одоо эмнэлгийн хүүхдийн боловсролын дарга байсан Банзар эмчгээд одоо Монгол улсын хүний гавьяат эмч байгаа. Тэр хүн маань томилоод за ямар ч байсан чи энэ олон зуун совилогч нарыг удирдаад ингээд аваад явах юм байна. Очоод ажиллаа. Миний хөө очоод ажиллаж чадахгүй эргээд түрээдэг гэж намайг анх тэгж хүүхд туурч юм шиг хуурч явуулж ирсэн. Тэрний үрд нь би дүүгээ 20 гаруй жил энэ совилгын албаны дарга, совилгын эрхэлсэн урлагч дарга гэх мэтлэнгийн сайхан нэр хүндтэй олон зуун совилогч нарыг сургасан хөгжүүлсэн энэ ажлыг хийж ирсэн. Мөн Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлгийн буюу бүсийн онцлогын эмчилгээний төв болоод өргөжсөн. Энэний ерөнхий эмч буюу ерөнхий захирлын Эренчингийн Дуламсран гэж Монгол улсын гавьяат ажилтан юм мундаг хүн байгаа. Улсад 30 гаруй жил удирдах ажлыг хийсэн. Энэ одоо Эренчингийн Дуламсран гэсэн даргийнхаа удирдлагын багт нь совилгын албаны дарга, совилгын эрхэлсэн урлагч дарга гэдэг ажлыг бүсийн онцлогын эмчилгээний төв болоход тийм албан тушаалын бүтэд ажиллаж ирсэн. Батцэнгийн төмөрч өдөр нь Өвөрхангай аймагт совилгаа эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байгаад 2007 онд Улаанбаатар хотод шилжиж иржээ. Улмаар улсын нэгдсэн төв эмнэлэг совилгааны албанд хүний нөөц, совилхун чанар хариуцсан арга зүйчээр ажиллаж байгаад совилхун эрхэлсэн албаны даргаар 22 жил ихээхэн үр бүтээлтэй ажиллажээ. Энэ хугацаанд тэрээр Монгол улсад анх удаа шинэ совилогч хөтөлбөрийг хэрэгжүүлсэн манлайлагч дайчин эмэгтэй юм. Би чинь 2007 оноос Улаанбаатар хот руу шилжиж ирэх шаардлагатай болоод тэгээд манай ах トゥ нар бүгд Улаанбаатар хотод байдаг. Тэгээд 2007 оноос хойш энд шилжиж ирээд улсын нэгдүгээр төв эмнэлгийн бас совилгын эрхэлсэн албанд орж ажилласан. За совилгын эрхэлсэн албанд би 7-8 сар ажиллаад арга зүйчээр ажиллаж байсан. Хүний нөөц шагнал урамшуул харьцсан мэргэжилтэн гээд ажиллаж байлаа. Тэгээд тэрний 7-8 сарын дараагаар совилгын албаны даргын ажиллаад даргын ажлыг авсан. За совилгын эрхэлсэн орлогч дарга гэж тэр үед байсан. Тэгэхээр тэр үеийн надад ажиллаа хөдөлгөж өгсөн дарга маань одоо совилгын сургуулийн багш Солонго совилгын ухааны доктор юм хүн байгаа. За тэр хүнээс идэвхтэй хүртлийн ажлыг аваад 350-аас 400 орчим совилогч тусгай мэргэжилтнээ удирдаад ингээд сайхан ажиллаж байна. Шинээр ирсэн хүүхдүүд чинь яг онлайн мэдлэг сайт амтлаад дадлага дээр гарч бас нэг туршлага нуутай. Тариа хийсэн ч гэсэн, өвчтөн асарсан ч гэсэн жоохон бичиг баримт төгтөлтөн дээр ч гэсэн юугаач мэдгүй хүүхдүүд орж ирж байгаа юм чинь. Тэгээд ер нь жоохон дадлага туршлага муутай болохоор ер нь энэ шинэ совилогч хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй юм аа. За энэ шинэ совилогч хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд манай улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал Бямдолж гэдэг одоо манай захирал байгаа. Дарга маань үнэхээр дэмжсэн. Шинэ совилогчоо яаж хөгжүүлэх юм? Шинэ ажилтнаа яаж хөгжүүлэх юм? Тэгэхээр хөтөлбөр төлөвлөгөө нь яах юм? Яаж гаргах хэвтэй? Тэгээд манай ерөнхий захирал батлаад шинэ совилогч хөтөлбөрөө 2010 оноос хэрэгжүүлж гисэн. Тэгэхээр жил болго ер нь бол энэ төрөлцсөн энэ том эмнэлэг чинь 20-30 шинэ төгссөн мэргэжилтнүүд орж ирдэг. Тэгэхээр тэр мэргэжилтнүүдээ хөтөлбөрийн дагуу цовруулаар ингээд ерөөсөө сургаж хөгжүүлээл. Тэгээл ур чадварын тэнхимдээ ур чадварын сургалтанд явуулаад онлайн мэдлэгээ өгөөл. Тэгээд тэр мэдээллийг өгөхөд ер нь бол шинэ хүнд тухайн байгууллагын цэргэнд хийх ажилдыг дарганы хийн гэдэг мэддэггүй шүү дээ. Тэгэхээр хамгийн түрүүнд за нэмэлт ямар хүмүүс удирдлагтан байдаг. Ямар хідэн алба хідэн тасаг нэгжтэй. Энэ эмнэлэг ер нь ямар онцлогтой эмнэлэг вэ гэдэг талаас нь хэлүүлээ. Тэгэл яг өөрийн мэргэжлүү, нарийн мэргэжлүүнээр бол бүх юмыг зааж өгдөг. Тийм сайхан хөтөлбөр сургалтанд ойролцоогоор жил нэг 20-30 совилогч хамгаалдаг. Нодны харин 2005 онд манайх чинь 55 шинэ хүүхдийг авч дадлажуулж хэрэгжүүлсэн. Ер нь ойролцоогоор би сүүлийн
нэг 200-300-аад шинэ оюутан дадлгажуулсан шүү. Бусад одоо энэ нөгөө сувилгын чиглэлийн сургуулиудад сувилагч нарт хичээл орж зааж багшилж байсан оюутнууд бол ер нь хэдэн мянгаар ирнэ шүү. Тэгээ тийм болсон. Олон оюутнуудыг сайхан сургаж, хүмүүжүүлж ингэж ажилласан. Батсангийн төмөрч өдөр гих хөлмөрч дайчин энэ эмэгтэй улсад 30 гаруй жил ажиллахдаа эрчим тэмчилгээний сувилагчаар 7 жил, совилхуу эрхэлсэн орлогч дарга, совилхуун албаны даргаар 22 жилгээд совилхуун удирдлагын чиглэлээр голчлон ажилласан байна. Одоо тэрээр улсын нэгдсэн төв эмнэлгийнхээ чанар эмнэл зүүн албаны совилхуун аудитор ажиллаж байна. Одоо тэгээд би чанар эмнэл зүүн албандаа сувилгын аудит гэсэн ажил хийж байна. Энэ маань яадаг вэ гэхээр сувилгын чиглэлээр сувилхуу эрхэлсэн албанаас хийгдсэн ажлуудаа эргэж хянах, дээрээс нь хяналт арга зүйн зөвлөмж өгөх, зөвлөгөөх, хяналт үнэлгээ хийх энэ чиглэлээр ингээд ажиллаж байна да. Тийм манайх бол яг сувилгын чиглэлээрээ бол маш олон сувилагч нарыг гадагш нь гадаадын өстой өнцөг болон бүрт бүхэл Монгол улсын хэмжээнд сувилагч нараа сургаж байна да. Тэгэхээр ер нь бол сувилагч нар гадаадд нэлээд сурч байгааг үр дүн нь юу гэхээр одоо манай дээр янз бүрийн эргэтэн шилжүүлэн суулгах хагалгаанууд болж байна. Эргэтэн шилжүүлэн суулгах хагалгаанд гэхэд нэг юм сувилагчээр чинь багаар ижлээ шүү дээ. Тэгэхээр ч үе шилжүүлэн суулгах гэдэг, элэг бөөр шилжүүлэн суулгах, за тэгэл нүдний эвэрлэг шилжүүлэн суулгах, дөнгөж суулгацсан тэгэл айгүй шинэ технологиуд дэвтэрсэн. Энэ шинэ технологиуд хаанаас орчихсон гэхээр олон улсын төрчлөө дэлхийн жишг. Тэрийг л Монгол улсын хөрсөн дээр буулгаж яг хэрэгжүүлж, нотлохонд суурилж, үр дүнгийн тооцож ажиллаж байгаа. Манай эмнэлэг бол тийм туршлагатай эмнэлэг байгаа. Тэгэхээр миний хувьд бол яг одоо Монгол орондоо сурж өгчгийн зэрэгцээгээр за Солонгос, Тайланд, Гонконг руу бас туршлага судалж сургалтууд томрож илаа. Япон улсад 2-3 удаа бас сургалтанд хамрагдсан. Хамгийн сүүлийн би 2016 онд нэг 3 эмнэлгийн даргатаагаар дөрвөлээ явлаа. Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн газрын дарга ОД гээд Монгол улсын хэмжээнд нэр хүндтэй дарга байгаа. Хүмүүс сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал тай. За нэг нь хан улс дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга хөрвчлэн гэдэг. Бид хэд гуруула дөрвөлээ нэг Япон улсад саяхан өвчтний аюулгүй байдал эрүүл мэндийн эмнэлгийн менежмент гэсэн чиглэлээр дэлхийн эрүүл мэндийн байгууллагын одоо тусламжтайгаар болсон тэр сургалтанд явсан. Тэр олон улсын сургалт. Тэндээ тэр сургалтанд хамгийн гол нь юу гэж юм гэхээр одоо эрүүл мэндийн систем хамгийн сүүлийн шинэлэг зүйл нь ерөөсөө өвчтөн гэж хэлэх юм байлсантай үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хамгаалах талаас эмнэлэг юу хийж байгаа. Жишээлбэл тэрэгцэртэй хүн эмнэлгийн хаалгаар орж ирэхэд эмнэлгийн хаалганы шат байх юм уу тэрэгцэртэй хүмүүс зориулсан юм нөгөө ийм налуу шат байдаг шүү дээ тийм байх юм гэх мэтлэнгээс эхэлнэ. За хүнд хүн ороод ирлээ орон дээр нь хэвтүүлээ оронд нь хажуу талд нь бичлэг байхгүй бол тэр чинь саруулж байгаа унах барих тохиол. За орны бичлэг байх хэвээр. Энэ бүгдийг яг анх бол 1900 за 90-ад оны үед бол манайх тэр болгоно их дүрслэгтэй ор харьцангуй эмнэлгүүд байдгүй байлаа. Шинэ технологиуд чинь нэвтрүүлэх гэсэн тоног төхөөрөмж нь ховорхон байлаа. Тэгэхэд одоо бол үнэхээр тоног төхөөрөмж бол сайжирсан шинэ технологиг хаана нэвтрүүлэе гэж эмнэлгүүд бол өөрсдөө сайн дураад технологиг нэвтрүүлэх боломжтой. Тэр чиглэлээр ингээд сувилагч нар, эмч нартайгаа хамтраад олон улсын сургалтууд нэлээд их хамрагдж байна. Энэ чиглэлээ тэгээ бас миний нэг бахууштай их бодож явдаг зүйл бол 87 он сургуулиа төгсчөөд 1999 онд байна одоо Оросын холбооны улсын Москва хотод эрчим тэмчилгээний мэдээлгүйжүүлгийн дээшлүүлэх курс сургалтанд хамрагдж байсан. Оросын холбооны улсын тэр филатовын эмнэлэг гэдэг том эмнэлэг байдаг. Тэр эмнэлэгт нь бид нар 3 сарын дадлага хийжлээ. Тэр бол үнэхээр өгөөчтэй. Тэндээс би их анхны гараагаа их зөв юм сурч авсан, их юм мэдэж авсан. Ирээд ер нь эрчим тэмчилгээний тасагта хэрэгжүүлэхээр юм их байсан. Тэрийг хэрэгжүүлж ажилласны үр дүнд ч бас эмнэлэг маань цаашдаа дэмжиж хөгжүүлээд бас ингээд өшөө албан тушаалууд дэвшүүлээд явсан байх гэж боддгийн. Тэрээр эрүүл мэндийн яамны сувилхуу мэрэгжлийн салбар, зөвлөлийн нарийн бичгийн дарга, Монголын сувилагч нарын нийгэмлэгийн улсын нэгдсэн төв эмнэлгийн салбар нийгэмлэгийн тэргүүн гэсэн сонгуульт ажлыг давхар хийдэг. Совилхуун удирдлагын чиглэлээр 22 жил ажиллаж олон мянган совилагч нартай мөр зэрэгцэн ажиллахад түүний ээж ихээхэн нөлөөлжээ. Ер нь бол хүний эцэг гэх бол зөв юм зөв замыг
зааж өгд юм байлээ. Аав чирийн хүн төр хэлсэн зөвлөмжийн дагуу яваад өөрөөсөө буруутсан байхгүй, алдсан байхгүй. Одоо эдийн зэрэгтэй сайхан ажиллаад амьдрал. Ингээ сайхан явж байна. Тэгээ манай ээж бол одоо 70 гаруй настай. 70 гарсан хэд манай ээж чинь цоглоо. Үеийн найзуудтайгаа уулз цуглаа юм. Манай ээж 2 жилийн өмнө Өөрхангай аймагт нөгөө Өөрхангай аймгийн 85 жилийн явууллууд аймгийн ойгоор бас алтан гац содонгоор шагнагдсан. Улсад нэг олон жил ажилласан. Тэгээд бас үр хөвтөлтэй ажилласан. Нэлээд олон жил удирдах ажил хийсэн юм байхгүй юу? Тэгээд нөгөө компаниатын хүүхнүүд нэрэл найз нөхдүүдээ өрөөл алтан гацсын хүлээ авалтыг Өөрхангай тэр араа гэдэг ресторанд бид чинь өсөр тэмдэглэж илээ. Ээжийг алтан гац авсан гэдэг нөгөө бид тав чинь тавуулаа. Бүгдээр яваал тэгээд Өөрхангайд очиж тэр сайхан баяр түйл явдлыг хуваалцаж ингэж байлаа. Тэгээд манай ээж нөгөө уран цэцэн өгтэй. Хэлж байгаа үгэн хүмүүс нь үеийн найзууд нь хөө станаар хаанаас нь урсдын гэмээр сайхан уран цэцэн өгтэй шүү гэл манай ээжийг тэгдэв. Тэгээ одоо ер нь бол манай ээж бол итгэж тусаас хойш ер нь гэр зур. Тэгтээ нэг хүүхд тараар хүүхдэд дарлагдаад байхгүй болж игэл найз нөхдүүдтэйгээ уулзсан, цуглан хэдэн одоо найзуудтай нэлээд олон найзуудтай Өөрхангай дээр эмгтээчүүдийн зөвлөлийн дарга хийж исэн. Бас үеийн эмгтээчүүдийн зөвлөлийн дарга хийж исэн хүүхнүүд бусад нэг удирдах ажил хийж исэн. Тухайн үеийн салбарын хүүхнүүдтэйгээ манай багийнх ингээд найз хүүхнүүдтэйгээ их уулзах дуртай амралт цовлолд явна. Тэгээ одоо бол яг амьдралдаа манай ээж нэрийн ястай амьдралын төшөг тулгуур хүний хань байдаг тий хүний хань байлгүй төшөг тулгууртай сайхан ханы хүчинд эдийн зэрэгтэй би сайхан сургуулиудыг төгсөж эдийн зэрэгтэй сайхан ажиллаж амьдарч явж байна. Тэрний хажуугаар аав ээж хоёр маань үнэхээр амьдралд минь өстой төшөг тулгуур болж явсан. Аав бол гараагийн мөнхсийг үзээд нэлээд олон жил болж байна. Тийм болохоор одоо бид нар чинь ээжийн үгийг их сонсно. Ээжийн үгээр явна. Ээжийн үг нь одоо тэгэл Лений заасан зам шиг явна шүү. Тэгээд энэ совигч мэргэжлийн үр дүн юугаар харагддаг вэ гэхээр сэтгэл ханамжтай байгаа илэрсэн, эдгэрсэн үйлчлүүлэгч тэдний одоо баяр баясгалантай байгаа гэр бүлийнхнийг харахад үнэхээр баталтай байдаг. Тэгэхээр совигч мэргэжлийн онцлог бол бусад мэргэжлээсээ үнэхээр онцлогтой. За хүний биед хүрдэг, тухайн хүнтэй харьцдаг. Ийм учраас энэ мэргэжлүүд онцлог мэргэжил. Үнэхээр инэрэнгүй үйлстэй бурхны мэргэжил юм аа. Аврахын үйлснүүд одоо энэ Монгол улсын системд ажиллаж байгаагийн би энэ совигч мэргэжлийг эзэмшсэндээ бахархалтай байдаг. Олон хүүхдүүдийг эдгэж, олон хүүхдүүдэд эмчилгээ, эмтэрэ хийж, олон хүмүүст үйлчилж яснараа бахархаж иргэн дурсахад одоо баталтай санагддаг. За мөн совигч нар маань Монгол улсын хэмжээнд бүхэл одоо эмнэлгүүдэд 24 цаг нойргүй ажлын ачаал ихтэй ажилтдаг юм хүмүүс байгаа. 24 цагийн туршид тухайн эмнэлэгт гэхэд цөөхөн хэдхэн эмч нар жижигч тундаг, совигч нар бүх тасгийг үүрч ингэж хондог байгаа. Тийм учраас совигч бол тухайн одоо эмнэлгийн нүүр царай, за мөн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, сувилхан тусламж үйлчилгээгээр харагдана. Тийм учраас совигч нар маань одоо энэ эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж одоо хүн чанартай, хүнлэг сэтгэлтэй тусламж үйлчилгээг үзүүлж байгаарай гэсэн энэ үгийг л одоо би совигч нартай хэлэх захиж хэлэх дуртай. Тэгэхээр миний хувьд бол одоо үнэхээр совигч мэргэжил эзэмсэндээ бахархалтай байдаг. Совигчаас нь эхлээд эрчим тэмцлэгээний совигчаас эхлээд сувилхан удирдлага, сувилхан эрхсэн орлогч даргыг хүртэл сувилхан удирдлагын чиглэлээр Монгол улсын олон зуун одоо совигч болох гээд бэлтгэгдэж байгаа совигч одоо оюутнуудад сувилхан чиглэлээр хичээл зааж ажил дээр гараад яаж ажиллах ёстой юм? Совигч мэргэжлийн онцлог нь юу юм? Эмнэлгийн мэргэжилтний онцлог зан харьцаа ямар байх ёстой юм? Бэ яаж авч явах ёстой юм? Совигч хүний хүн чанар гэж юу гэдэг нь гэдэг талаар одоо олон зуун совигч нартаа сургалт мэдээллүүд өгч эдгэртэйгээ хамтарч ажиллаж байгаадаа үнэхээр баяртай, багталтай байдгаа. Энэ мэргэжил бол үнэхээр энэрхүү мэргэжил. Онцлог сайхан мэргэжил юм аа. Тэрээр аав ээжийнхээ зөвлснөөр эмнэлгийн мэргэжил. Тэр дундаа совигч болсондоо үргэлж бахархаж явдаг. Эзэмшсэн мэргэжлээрээ олон жил ажилласан түүнийг төр засаг өндөрөөр үнэлж, Сүхбаатарын одон болон Алтан гадас одонгоор энгэрийн нэлаажээ. Энэ шагнал түүнийг цаашид улам их зүйлийг хийх бүтээх ташууруулсан хэмээн тэрээр өөрөө ярьсан юм. Тэгээд Алтан гадас одонгийн хувьд манай ээж ёстой болгон сүлтэй байсан. Би чинь ээжээс хойш 2 жилийн дараа Алтан гадас одонгоор шагнаглаа. Энд үнэхээр баяртайгаа. Тэгэхээр миний энэ Алтан гадас одон бол яг Монгол улсын хэмжээнд сувилхан тусламж үйлчилгээ, сувилхан шинжилгээ ухааныг хөгжүүлэх чиглэл бас нэг жоохон ч гэсэн оруулсан хувь нэмрийн үнэлээд өшөө одоо үлдсэн
ажиллах хугацаанд илүү их бүтээгээрэй гэсэн хүсэл эрмэлзэл одоо өгчэн тэр одоо намайг чиглүүлж ирэх гэж би ингэж боддتي. Тэгээд бас манай нэг төрсөн дүү саяс наадамнаар энэ жилийн сая наадмаар алтан гац одонгоор шагнагдсан. Битээр одоо хос алтан гац гэж манай гэр бүлийн хүрээнд их сайхан хүлээж авсан. Би хос алтан гацтай болсон. Тэгэхээр маань бол манай гэр бүлийнхний ажиллаж амьдарч байгаа аав ээжигээ нөгөө хэлж ярьж байсан сургамжийг хүмүүлж одоо дагаж за дээрэс нь бас өөрсдөө ч гэсэн ус төрдөө эзэмссэн мэрэгжлэрээ сайхан ажиллаж бахархууштай бүтээлтэй зүйл хийсний үр дүнний мал гэж би боддог ш. За хүн амьдралд ерөн зоригтой амьдрах хэрэгтэй. Тэгэхээр би бол амьдралдаа нэлээд том зорилго тавьцсан ажиллаж байгаа. Одоо үлдсэн ер нь ажиллаж байгаа хугацаанд өшөө нэлээд шинэ технологиг нэвтрүүлнэ. Дээрээс нь боловсролын хувьд одоо докторт сураад 3 жил төгсөж чинь 3 жил үеийн доктор. Энэ жил төгснө. Тэгээ одоо судалгаа шинжилгээ, элдэм шинжилгээ судалгааны ажиллаж байгаа илүү их нэвтэрч орно. Суун судалгаа шинжилгээний ажлуудаа практикт нэвтрүүлнэ гэсэн ийм чиглэлтэй зориул ажиллаж байна да. 2015 олзон ихтэй 15 онд ачтай боллоо. Би ачхүүдээ одоо өстө үнэхээр хайртай. Тэгээ ачхүү мөн бас нэлээ одоо баяр баясгалан тиймээ шагнал урамшуул баяр баясгалан бүх юмыг дагуулж ирсэн гэж би ачтайг баярлалтай шүү дээ. Тий. Тэгээ манай ачхүү төрснөөс хойш бид нар чинь хос алтан гацаадаа авч байгаа юм шүү. Улсын сайхан баяр түйл явдлууд зөндөө болж байгаа. Саяхан нөгөө ачхүүгийн төрсөн өдрийг бас худуудтайгаа хамтарч бидэд гэр бүлэрээ тэмдэглээд ачхүүгээ харж баясч багтаж байлаа да. Тий. Тэгээ хүн ер нь хүүтэй болох сайхан юм. Хүүгийн хүү бүр өшөө сайхан юм. Амьдрал тийм их мэтлэнгээр их сайхан баяр түйл явдлууд зөндөө байлоо. Монгол улсын сувилхуун салбарт хийсэн ажилтай хэлэх хүүхтэй Батсангийн төмөр чөдөр энэ хөдөлмөрч дайчин хүчрхэг эмэгтэй манай нэвтрүүлгийн нэгэн эрхэм зочин байлаа. Улам ихийг хийхээр зорж тэмүүлж яваа танд зорьсон зорилгынхаа оргилд нь хүрээрэ гэж өрөөгөөд нэвтрүүлгээ жаргая.